Агуй хорны дайны ялалтын 80 жилийн зориулсан ялалтын вальс өдөрлөг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухааны соёлын төвд боллоо. Энэхүү өдөрлөгөөр агуй хорны дайны ялалтын түүхэн үйл явдал дайны баатруудад урсан санах зорилготой олон төрлийн үйл ажиллагааг өртөөжлсөн байдлаар зохион байгууллаа. Жишээ нь зэвсэг хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид ялалтын 5 дугаар сарын аялгауг тоглож байхад зэрэгэлдэх өртөөнүүдэд Задгай талбайн кинотеатрт эх орны дайны сэдвтэй кино үзэх, тухайн цаг үед явж байсан машин болон цэргүүдийн хээрийн хоолыг амсаж үзэх боломжтой байлаа. Юун түрүүнд монголчуудаа авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн он баярыг мэд хүргэе. Монгол улс 1945 оноос хойш эхэлсэн дайнд 4 жилийн хугацаанд зөвлөлтийн дайчдад тусламжийн гараа сонгож байсан. Тухайн үед хүмүүс ялалт байгуулснаа мэдээд дуулж, бүжиглэн, салют буудуулж баяраа тэмдэглэж байсан. Яг тэр мэдрэмжийг ирсэн зочдод мэдрүүлэхийг эрмэлзсэн. Өөр нэг чухал үйл ажиллагаа бол тэр үед тулалдаж байсан Оросын элэг нэгтнүүд болон Москва, Санкт-Петербург, Киев зэрэг хотод суралцж байхдаа энэ дайнд оролцсон Монгол дайчдад зориулсан журавлийн нэртэй хөшөөг нээх юм. Өдөрлөгт Орос Монголын иргэдийн төлөөлөл ирсэн байлаа. Цэргийн говцтой ирсэ түүдэг галын дэргэд дуудуулж хүүхэд залуус талбайд вальс зэргэж байсан юм. Хүүхдүүдийн хувьд хуучны машин сонирхлыг нь их татаж байсан юм а. Түүнчлэн Бурайд улсын театрын Воги хамтлаг хүрэлцэн ирж тоглолтоо хийсэн. Мөн Поро театрын мини жүжиг тавьсан юм а.